За хос вирус ферм сүүний чиглэлийн цэвэр үйлдвэрийн Монпелиард үхрээр цөм сүргээ бүрдүүлж өндөр бүтээмжтэй хөдөө аж ахуй эрхэлж байна. Газар тариалан мал аж ахуйг хослуулснаар тэжээлийн зардлаа 80 орчим хувиар бууруулж, гол нэрийн бүтээгдэхүүн болох сүүг улирлын хамааралгүйгээр зах зээлд нийлүүлж эхэлжээ. За 1200 орчим гадалбаад үр тариа тариалж 400 гаруй гадна эрдэнэ шиш ногоон дижээл тариалжээ. За өнгөрсөн жил тус хамт олон 350 гаруй мянган литр сүүг зах зээлд нийлүүлсэн байна. Ерөөсөө энэ газар тариалан мал аж ахуйгээс хамт л явах хэрэгтэй мөлий. Хүйс жолооцсон үр, хүйс өдөртсөн үр гэж байдаг. Тэрнийг лавчирч улсын бодлогоор нийлүүлээд нийт фермүүдтэй ямар хэлбэрээр өгдгийг ингэж явах юм бол маш сайн цөм сүрэгтэй болно л гэж бодож байгаа. Газар тариалан эрчимдсэн мал аж ахуйг хослуулж хөгжүүлэх загвар аж ахуйн нэгж төв аймагт нэлээд олон бий болж байна. Өөрсдийн тарьсан үр тариа, тижээл бусд саргас мөн эрдэнэ шиш зэрэгээрээ тийм өвөлдөө маллаа тижээх дахианы үр тариаг нийлүүлэх, тижээлийг нийлүүлэх гахааны аж ахуй за мөн эрчимдсэн махны аж ахуйнуудаа сүүний фермүүдтэй бас үр тариа бол малын тижээлүүдийг бас тарьж нийлүүлдэг болж байгаа нь газар тариалан мал аж ахуйс хослоод хөгжих ёстой юм. Иймэрхүү байдлаар л энэ загвар жишгийг хослож, хамтарч, хоршиж ажиллах боломжууд дээр нь улсын их хурлын засгийн газар илүү бас анхаарч дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. За стратегийн хүнс болох сүүний үйлдвэрлэлийг дотооддоо нэмэгдүүлж, тэжээлийн ургамал тариалалтаа уялдуулах, за сүүний импортыг бууруулахын тулд фермүүдийг бодлогоор дэмжих шаардлагатайг улсын их хурлын дарга Бямцогт онцоллоо. За манай улс одоогоор жил дунджаар 35 сая литр сүү хэрэглэж байгаагийн 50 орчим хувийг дотоодоос хангаж байна. Цаашдаа ч гэсэн энэ тариалангийн гол бүс нутгаа дагуулад энэ эрчимдсэн хагас эрчимдсэн суурь малгайтай аж ахуй явж таарна. За уламжлалтаа тал хэрийн бүстэй уламжлалт бэлчээрийн мал аж ахуй маань ингээд явна. Хүнсэд аж ахуй хөнгөлөлтөр яамны зүгээс ч гэсэн нутагтаа эзэн 100 мянга хөтөлбөрийн хэрэгжүүлсний үр дүнд тэжээлийн ургамлын тариалтныг 70 гаруй мянган гад энэ жил тариалсан дүнтэй байна. За сүүний урамшууллыг үргэлжлүүлж хугацааг сунгах, за сүүний фермүүдийн тэжээл тариалах газрын асуудлыг шийдвэрлэх, за татврын бодлогоор дэмжих саналуудыг анхаарч ажиллахаа бодлого тодорхойлогчид илэрхийллээ. За Монгол улс хэрэгцээ цүүгээ дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой. За энэ нь хүнсний хангамж аюулгүй байдалд чухал нөлөөтэйг хэлж байсан юм а.